Бүгдөө Токио хотод байна. Токио хотын нэгэн эгэл жирийн нэгэн гудамжнаас манай нэвтрүүлэг үргэлжилж байна. Япон хүн бол нэг 200-аад мянган йен авдаг гэж сонслоо. Монгол мөнгөнд үржүүлээд үзэх юм бол бас л 3-4 сая төгрөгийн бас цалин авдаг юм байна. За одоо энэ та бүхний харж байгаа энэ вагон бол энэ дунд манай баярлаа гэдэг үг бол зогсож байгаа юм. Бат арчин гэх юм бол бүх юм яг хүний төлөө байдаг юм байна. За одоо ингээ өрөө рүүгөө орж энэ одоо өрөө юм баг та. Аа бай. Шангэ төрөг. Сайн байцгаана уу хэрхэн өнд үзэгчтэй. Ингээд Монгол брендийн ирэлт 2 нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ хүрч байгаа тун таатай байна. Та бүхэндээ нэвтрүүлгийн гол зорилгыг дахин хэлэхэд Япон улсын боловсролын системийн талаар үзүүлэхэд чармааж хичээж явж байгаа болно. Энэ удаад бид Япон сургууль төгсөгчдийн Монгол нийгэмлэгийн тухай мөн Токио хотын дэргэдэх нэгэн мэрэгжлийн сургуулиар орж аялсан тухай үзүүлэх болно. Японд сургууль төгсөгчдийн Монголын нийгэмлэгийн тухай танилцуулах нь зөв зүйтэй хаа гэж бодож байна. Японд сургууль төгсөгчдийн Монгол нийгэмлэг нь англиар Жугами гэж нэрлэдэг юм байна. 1995 онд байгуулагдсан юм байна. Нийгэмлэгийнх нь эрхэм гол зорилго бол Японд сургууль төгсөгчдийн нийтлэг эрх ашигыг хамгаалах, мөн тэдний хэлхээ холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, олж авсан мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, мөн Монгол-Япон улсын хооронд иж бүрэн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, төгсөгчдийнхөө мэдлэг чадварыг Монгол улсынхаа хөгжил цэцгэлтэндийн төлөөх зорилгод нэгтгэн зангидах зорилготой анх байгуулагдчихсан байна. Нийгэмлэг нь Япон улсад ихтэй сургууль төгссөн, магистрантур, докторантур, мөн тусгай мэргэжлийн сургууль төгссөн иргэдийг хинээндээ нэгтгэсэн байна. Одоогийн байдлаар 350 гаруй гишүүд бүртгэгдсэн юм байна. За ингээд Жугами нийгэмлэгийн ерөнхийлөгч Дэ Ганхуу Юквата ярьсан ярилцлага та бүхэнд хүргэж байна. Японд боловсрол эзэмссэн Монголд ажиллаж амьдарч байгаа иргэдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан төрийн бус байгууллага. Тэгээ 95 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд гол хувь нэмэр оруулдаг залуучууд, ахмадууд, манай үеийн төлөөлч аяа хүмүүс ажиллаж байгаа. Тэгээд за уламжилт олон арга хэмжээний зохион байгуулалтын ер нь бол Японд суралцагчдад зөвслөн ярмаг зохион байгуулах, аяг шалгалтын тэнцвэрсүүд нь зөвлөгөөх, за Японы уулзалт хүлээн авалтын төр зохион байгуулах, за ууланд бас авирах, за тэмцээн спорт гэл янз янзын арга хэмжээ байдаг. Тэгээд энэ жилийг 15 жил явна болж байна. 15 жилийн ойгоор дөрвөндөө нэг өөрчлөлт оруулаад зорилттой бас нэг хараад тэгээд ингээд хуралдаж байна. Ер нь бол бидний үеэс их залуучсан байна. Данал залуучууд ирсэн байна. Ерөнхийдөө энэ нийгэмлэгт одоо нэг 500-аад хүн харьяалагдж байгаа. Нийтдээ 1000 гаруй хүн Японд ихтэй сургууль төгссөн байгаа. Тэрний 40 орчим хувь нь тэрийн байгууллагад ажиллаж байгаа. Ийм онцлогтой. Тэгээд яг гол зорилт бол Ирмны харилцаа хөгжүүлэх нэг талаас Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах гэж зорилтоо тодорхойлж байгаа байна. Тэгээд ер нь Япончууд бол Японы төрч одоо шил дэлхийн 2 дугаар дайны дараа Япон улсын хөгжлийн одоо гол хөдөлгүүр бол Япон хүний хөгжил байх болно гэдэг. Тэгээ ард түмэнж бас нэлээд хичээнгүй хөдөлмөр шударга их багаар сайн ажилтдаг. Хамгийн нэг онцлог тал нь бусдаа их хүндэтгэлтэй харьцдаг. Нэг ийм асуудал байгаа. Тэгээд ер нь бол бас энэ утгаараа бол дэлхийн 2 дугаар дайны дараагаас хөгжөөд дэлхийн улс төр эдийн засгийн одоо тэргүүлэгч бүрэн бодлого сайн оролцох юм байдалтай байгаа л та. За тэгээд Жугами нийгэмлэгийн зүгээс одоо юу залуучуудыг сургуульд одоо оруулах талаар ялангуяа тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах талаар ямар үйл ажиллагаа чиглэл бодлого барьж ажилт юм бол. Тэгээ
Ерөнхийдөө за нэгдүгээрт төрийн шугамар байгаа. Хоёрт нь бол энэ Монгол Японы харилцаанд оролцож байгаа хувийн хвшил төрийн бас байгууллагууд, төрийн байгууллагууд бүх байгууллагуудтай нэг холбоотой ажилладаг. Тэгээд энэ олон арга хэмжээ зөвлөж байгаа учраас тэр болон хувийн хвшлийн шугамар энд идэвхтэй оролцсон улсууд бол янз янзын шугамар тэгээд суралцах, ажиллах энэ боломж бол нэгддэг юм л асуудал байгаа. Тий. За тэгээд таныг Япон улсад төгссөн гэж одоо сонсч ирсэн байна. Тэгээд та одоо Монгол улсынхаа одоо хүчил твшилд хувь нэмрээ оруулаад явж байгаа үнэ нэг тийм ээ. Тэгээд Монголын боловсролын системд одоо Японоос авахар дэвшилттэй зүйлүүд одоо юу вэ? Таны хувийн бодлоор? Тэг за Японы боловсролын тогтолцоо зүгээр Азийн орнууд дотор бол нэлээд өөр мөц. Тэгээ Азтай бол яг сүүлийн үед бол Сингапурыг сайн байна гэдэг. Гэхдээ эднүүдэд нэг сайн бусдаас нэг онцлогтой нэг зүйл байгаа. Тэр нь бол энэ мэрэгжлийн сургалт, коллеж төгсөгчд, хуучнаар техникум төгсөгчд гэдэг. Энэ нь бол асар их давуу талтай. Тэгээ энэний хөгжлийн програмыг бол Монголд оруулчмаар харагддаг. Тэгээ сая би сүүлийн хэдэн жил харилцаа идэвхтэй өрнөж байгаа. Тэгээ тэр нь бодит үр дүн одоо юм хийдэг техник технологи, бараа бүтээгдэхүүн үйлч техник технологич дэлхийд дэргүүлж байгаа. Тэгэхээр тэр хүнийхээ сургалтын програмд байгаа. Тэгээд энэ чиглэлд ажиллах хэрэгтэй гэж ингэж ойлгодог. Тий. За таны тэгээд цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Миг даатгал. Эрсдлээ бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Даатгалын салбартаа тэргүүлэгч Миг даатгал, Миг Макс, Миг Классик, Миг стандарт ангиллын хамгийн шилдэг, шуурхай, бүх нөхцөлийг агуулсан автомашины цагц даатгалыг та бүхэндээ санал болгож байна. Миг стандарт таны нөхөн төлбөрийг бэлгэр олгоно. Миг Классик бүх эрсдлээс таныг хамгаална. Миг Макс засварыг тань албан ёсны дийлэрээр. Таны даатгалын хувийн менежер цаг ямагт таны дэргэд. Эрсдлэн бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Миг даатгал. За ингээд бидний аялал үргэлжилж байна. Бид энэ удаадаа нэгэн одоо мэрэгжлийн сургуулиар орж сонирхсан байгаа. Мэрэгжлийн сургуулийн тухай танилцуулахаас өмнө одоо Япон улсын мэрэгжлийн сургуулийн онцлогийн талаар бол ярих нь зүйтэй гэж бодож байна. Мэрэгжлийн сургууль нь бол мэрэгжил болон түүнтэй нягт холбоотой мэдлэг ур чадварыг олгох боловсролын байгууллага юм. Энэ нь одоо нэгсэндээ нийгэмд шууд шаардлагатай байдаг мэрэгжлийн чадварыг бол эзэмшүүлдэг юм байна. Мэрэгжлийн сургууль нь бол ерөнхийдөө 8 салбараас бол тогтдог юм байна. Токио хотын нэрмжит технологийн одоо коллеж дээр ирчээд байж байна. Тэгээ монголоор хэрвээ энийг японочууд өөрсдөө нэг косэн гэж нэрлэдэг юм байна. Яг монголоор орчуулгадах юм бол техник мэрэгжлийн сургууль гэж орчуулагдсан мөртлөөсөө эндээс сураад 2 жил илүү сурахад бакалаврын зэрэгтээ төгсдөг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол коллеж буюу дээд сургууль руу төхүүлж ойлгол бас зүйтэй хаа. Токио хотын нэрмжит технологийн одоо коллежээр орж сонирхцгоё. Сайн байцгаана уу Монголын телевиз үзэгчдээ. Юуны өмнө өөрийнхөө коллежийг танилцуулах болсон их таатай байна. Манай коллеж нь урд нь Идон коллеж гэж байгаа 5 жилийн өмнөөс Токио хотын харьяа технологи техникийн сургууль болж өргөцсөн. Манай сургууль нь Шинагава кампус, Анагава кампус, Китагава кампус гэсэн 3 кампустай. Кампус болгондоо механик систем, үйлдвэрлэлийн систем, цахилгаан электроник мэдээллийн систем гэсэн 4 төрлийн мэрэгжлэр мэрэгжлийн сургалт явагдаж байна. Ижил төстэй мэрэгжлийн Япон сургуулиудын онцлог бол шинжлэх ухааны технологийн дэвшилтэд хамт алхах, глобалчлалын нийгэмд хаанч өрсөлдөх чадвартай байхад бэлддэг. Манай коллежийн хувьд бол Токио хот доторх пүүсүүд ямар асуудалтай байна? Тэр асуудлыг шийдэх, боловсон хүчнийг бэлтгэхэд оршдог. Техник мэрэгжлийн сургуулийн бас нэг онцлог гэх юм бол
2 жил илүү сураад дээд боловсролын бакалаврын зэрэгтээ төгсдөг. Оюутны эсэлтээ бол улсаас шаардлагатай байгаа орон тоогоор судалж авдаг юм аа. Манай сургуулийг сонгон авч аялах болсонд маш их баяртай байна. За ингээд бид нэг тус сургуулийн захирал ноён Хирошитог өөрийнхөө сургуультайгаар харилцуулсан. Японы ерөнхийдөө сургуулиуд бол кампус хэлбэрээр хуваарлаж, кампус хэлбэрээр одоо үйл ажиллагаа явуулдаг юм байна. Энэ нь одоо юу гэхээр хотхон маягаар одоо тогтчулсан байдаг юм. Китагава кампус дотор бол одоо явж байна. Китагава кампусын англи хэлний танхим, мөн бидний компьютерийн лаборатори, мөн одоо радио электроникийнхаа яг туршилт хийдэг лабораториор сонирхолсон байгаа. Энд нэг зүйлийг чухалчлаад хэлэхэд Япон хүмүүс бол юмд бол чин сэтгэлээсээ ханддаг. Дээрээс нь бол бусдад хүндэтгэлтэй хандах харилцааг нэн чухал тэргүүн одоо байранд эрхэмлэн харьцдаг нь бол их ажиглагдсан. Бидний дасрымыг тохиолдуулсан Токиогийн техник мэрэгжлийн сургуулиар одоо аялах боломжийг олгож холбож өгсөн одоо Коссын клубын хамт олондоо болон мөн гайд хийж явсан одоо Буяа найздаа бас их баярлалаа гэж одоо нэвтрүүлгийнхаа хамт олонны өмнөөс хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. 2の方は平成9年にこの卒業をしたこの辺り当選なさりの地図を示しています。で、じゃあ2というと За сургалтынх нь орчны хувьд бол их анхаарал татсан. Одоо дипломныхаа ажлыг хийж байгаа туршилтан дээр ажиллаж байгаа нэг оюутныг нэг л багш тааж. Одоо ялангуяа төгсөх курсээ. Нэгдүгээр курстэй, хоёрдугаар курстэй байхасаа их сүлээл шууд одоо тухайн ажилд орох компанида бэлтгэхдээ л хэлдэг. Шууд тэр тухайн ажилд орох компанид ажиллаад хажуугаар нь суралцаад тэгээд шууд төгсөөд тухайн компанид ажилд ордог юм байлээ. 5 дугаар ангид төгсөх үедээ одоо тийм төгсөлтийн ажил хийдэг. Төгсөлтийн ажил хийхдээ яг ингээд тусгай лабораторид нь хуваарлагдаад клиник одоо профессийн дор одоо хуваарлагдаад тэр профессортой хамт төгсөлтийн ажил. Одоо энэ 5 дугаар ангийн хүүхдүүд одоо төгсөлтийн хийдэг лаборатори юм аа. Тэдүүнд одоо туршлага хийхдээ хэрэгтэй бол ийш орох туршлагаа хийх лаборатори аймаг орж сууж хичээл тухай хийж байна. の場所とそれから実験室というのがありますので、その研究室で机の上でやるような仕事とそれから実験室でやるような仕事があります。で、研究室と実験室でそれぞれ学生が卒業研究とか勉強をしていきます。 одоо ингээд лаборатори гэдэг нэг яг ширээн дээр одоо ингээд судалж байх хичээл бол энэхийн яг үндсэн туршилтаа бол дахиад өөр туршилтын өрөөнд ингээд явж байна. Тэгээд төгсгөн оюутнууд энэ дээр энд орж хуваалцаад энэ Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Миг даатгал. Эрсдлээ бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч MCS Coca-Cola. Эргээр амьдарцгаая. хийгээд туршилтаа бол туршилт явж байна. で、高専の特徴として先生1人当たりに対する学生数が少ない、3人から5人、6人ぐらい、はい、卒業する。研究室の学生が、はい、大学生の場合ですと10人とか、はい、多いですけれども、高専生の特徴としては少ない人数のところで。 Коллежийн нэг онцлог нь болохоор зэрэг одоо сургуулиас ялгаад зэрэг нэг профессор төгсгөнгийн 5-6 одоо техник профессор 5-6 тулж ажиллахад их боломжтой ойрхон ажиллах. Харин их сургууль болоод ирвэл нэг багш одоо 10 гаруй одоо харьяалал төгсгөнгийн 10 гаруй харьяалалтай багш. Тийм утгаараа энэ коллежийн тийм онцлогтой яг багштайгаа тулж ажиллах боломжтой юм аа. Энд одоо суралцж байгаа оюутнууд бол өнөөдөр онгоцны тэрэлт төлөвлөгөөийг багасгсан хэлбэрээр хийж байна. Мөн одоо зураг дизайныг гаргаж байна. Манай Монголын ижил төстэй мэрэгжил сургалтын одоо
сургуулиуд одоо ийм зүйлүүдийг хийдэг гэхэд бол бас эргэлзээтэй. Гээд бодохоор бол яг орчин үеийн дэвшилттэй технологиг шууд утгаараа амьдрал дээр хэрэгжүүлж байна. Материаллык баазын улсаас нь, засгийн газраас нь дээрэс нь өөрсдөө маш их анхаарч байна. Мөн чухалчлаад хэлэхэд сурж байгаа оюутнууд нь ч гэсэн маш тийм үнэн сэтгэлээсээ нийгэмдээ их хариуцлагатай сурж хөдөлмөрлөд юм билээ. Монголын зарим нэгэн оюутнууд бол бас яаж сураад байгааг бол ойлгохгүй байна. Мэдээж сайн суралцдаг. Яг өмнө сэтгэлээс юмд ханддаг маш чадaltaй залуучууд бол Монголд их байгаа. Тэр залуучуудаа бас дуурайгаасаа гэж бол хувийн зүгээс бол хэлхийг хүсэж байна. Зохимжит хоолны соёолж гэр бүлийн ресторанд тавтай морилно. Эрхэмта үндсэн цэснээс гадна соёлын болон хүүхдийн тусгайлсан цэснээс хүссэн хоолоо амтархан зоглоорой. Гэр бүлийнхээ эрүүл мэндийг дэмжих хамгийн зөв сонголт. Соёолж гэр бүлийн ресторан. Монголын нөхцөлд ч гэсэн энэ бүгдийг аваад үндэс суурийн 50 код боломжууд бол их байгаа юм шиг санагдсан. Магадгүй 10-20 жилээр ч хоцорсон байж магадгүй. Гэхдээ бид бол өнөөдөр энэ их одоо байгалийн баялагийг ашиглаж байгаа хөрөнгөө боловсрал руугаа илүү хандуулах юм бол зүгээр нэг ухаад шууд одоо бүтээгдэхүүнээ гаргаад зарах биш. Харин нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд одоо шаардлагатай мэрэгчлэтнүүдийг одоо бэлдэх сургуулийг барих хэрэгтэй юм бол гэж бодлоо ихний ээлжинд. Тэгж байж гэмээр бид нар өндөр байгалийн баялгаа их зөв зохистой зарцууд их илүү одоо их мөнгө босгох юм шиг санагдсан. Энэ хоёр дахь, гурван дахь нь Нисан, хоёр дахь нь одоо оюутны Монц. За ингээд бид Токио хотын дэргэдэх технологийн сургуулиар орж явж байхад нэг зүйл бол маш их мэдрэгдсэн юм. Одоо Монголын ижил төстэй сургуулиуд бол одоо яг юу хийдэг бас яадгийг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол ерөнхийдөө бол 21-р зууны өнөөдөр техникдсэн үед дээр модон алах бариад бид одоо электроникийн илүү дэвшилттэй зүйлийг бол сурах гад зүтгээд байгаа юм шиг бол санагдсан. За энд болохоор энэ тус коллежид хийсэн технологийн схем амжилттай болсон загваруудын талаар мэдээллийг намайг санахаар ингээд хадгалдаг юм байна. Одоо энэ жишээ ингээд одоо багш нарын хийсэн бүтээлүүдийг одоо энэ сайдд хадгалах жишээ нь тэгээд юм байна. Сэгийн 19 он буюу одоо сая 3 жилийн өмнө одоо оюутнуудын хийсэн ажлыг ингээд байж байна гэж. Тэгээд шинэ дэлхийд нэг багш оюутнууд бас гадна коллежийн багш нар бас судалгаа хийж явах болохгүй. Тэгээд гаргасан судалгааны ажлыг ч гэсэн ингээд хадгалаад багш нарын судалгааны ажлыг ч гэсэн хадгалаа явж байна. Ямар ч одоо сургуулиуд сурж боловсрох орчингийн мөн техник баазын бол маш сайн бүрдүүлж өгсөн бол хаа явсан газар их анзаарчихсан. Тэгэхээр энийг бол заавал төр зэсгөөс одоо гуйж говшаад мөнгө төгрөг одоо нэххээсээ илүүтэйгээр ижил төстэй сургуулиудын захирлууд маань бас өөрсдөө санаачлаг гаргаад одоо өндөр хөгжилтэй орны ялангуяа Японы одоо ийм сургуулиудаа шипид тогтоогоод техник технологийн туршлагаас нь судлаад хамтарч ажиллахад бол болохгүй гэхгүй газаргүй санагдсан. Бидний аялсан сургуулийн захирал маань хүртэл бас хэлж ийсэн. Ижил төстэй сургуулиудтай ч бас холбоо тогтоовол яаж тогтоодгийг тиймэрхүү боломж олцоо байдаг юм уу? Засгийн газраас ч юм бол яаж дэмжидгийг энэ талаар гэх мэтчлэн маш олон асуултуудыг бидэнд бол тавьж ийсэн. За ингээд энэ сургуулийн энэ дотор бол одоо яг практик үйл ажиллагаа одоо дадлаг хийдэг юм байна. Тэгээд одоо төр машинууд яг амьдрал дээр яг яаж ямыг хийдгүү, яаж ямыг бүтээдэг бол та бүхэн харж байгаа бах. Энэ сургуулийн харьцангуй нэг онцлог нь Монголын одоо ижил төстэй сургуулиудыг бодвол техникийн бааз маш сайтай байд юм байна. Их хвшлэн дандаа практик ажил ер нь
100% гэж бодоход 80% дандаа практик ажил бол ордог юм байна. 模型こういう制作風景ってのありますね。CAD コンピューターでデザイン CADで作ってですね制作してる。 すごいですね CAD ашиглаад энэ яг дизайныг хийгээд яг өөрсдөө бас тэр энэ машинууд ашиглаж хийж дизайныг хийсэн юм. Тэгээ энэ болохоор жижиг Жижигрөөсөө онгоцны одоо тэр хэрэглэл авах. Тэр хэмжээ ямар ах вэ? Тэрийг үгүй CAD ашиглаад дизайныг хийгээд ингээд компьютер ийшээ шууд шилттэй мэдээлэл явуулна уу? Тэр энэ нэг анхны сэтгийг хийгээд өчүүл энэ робот автоматар ажилладаг. Ингээд тэр одоо үзүүлж өрөөд тийм. Намайг Инхүлгаан Эрдэнэ гэдэг. Монголд 12-нд нь Монголоос Японд 12 настайгаар ирсэн. Тэгээд эхлээд бол Японы хэлэнд их яасан. Японоос сурах гэж их зовсон. Тэгээд сурчаад гайгүй одоо энэ сургуулийн 3 дугаар ангид хүртэл сурч байна. Одоо юуны чиглэлээр сурч байна? Одоо электроник мэдээллийн чиглэлээр сурч байна. Намайг Цэндорж гэдэг. Тэгээд энд Японд 13-4 настайдаа ирсэн. Монголд 6 төгсөөд ирсэн. Тэгээд энэ сургуульд үйлдвэрлэлийн системийн чиглэлээр суралцдаг. Токиод доторх бол юуны үйлдвэрт бол аль чадхаар хүнийг сургадаг. Тийм учраас техник бол их сайн байдаг. Багш нараас их сайн зааж өгдөг. Тийм учраас Монголоос бол дээрээ сурч чаддаг гэж бодож байна. За тэгээд өөрсдийнхөө үеийн мянган залуучууд байгаа. Одоо коллежид суралцж байгаа залуучуудаа хандаж юу гэж хэлмээр байна? Тий, Монгол улсын хадлаа хамтдаа олон юм сараад тэгмээр л гэж бодож байна. Сурсан юм сайн ашиглаад Монголын хөгжлийн төлөө хамтцгаая гэж бодож байна. За баярлалаа. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг та бүхэнд тун их таалагдсан байх гэж найдаж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ бид аль болох одоо бодит байгаа байдлыг байгаа орчин дээрээс нь үзүүлэхийг хичээлээ. Үнэхээр Япон улс бол хөгжил төрсөн бас нэгэн нууц нь бол яалтчгүй хүнээ хөгжүүлсэн, хүнээ нэг номер тавьсан гэдэг нь бол хаа явсан газар бол анзаарагдлаа. Өнөөдөр Монгол 167 их дээд сургууль байгаа, бүгд дээд сургуулийн төгсөөд дээд сургуулийн орон болсон гэхэд бол хэлсдэхгүй байна. Тэгэхээр одоо нийгэмд хэрэгтэй байгаа нарийн мэрэгчлэтнүүдэд бэлдэх цаг нэгэнт болж манай нэвтрүүлгийг үзэж байгаа залуучууд маань ч гэсэн заавал дээд мэрэгчлэлтэй болж одоо хатуухнаар хэлэхэд зах дээр гутал зарахыг сонгох биш. Харин өнөөдөр нийгэмд хэрэгтэй байгаа барилгын салбар, электроникийн салбарыг бол өөрсдөө сонгон авч суралцаасаа мөн эх орондоо хувь нэмрээ оруулж ажилласаа амьдрал ахуйгаа дээшлүүлээсэй гэж бодож байна. Мэдээч Монгол залуучууд маань хийж чадахгүй одоо мэдэхгүй гэх зүйл байхгүй. Хамгийн гол нь биднэрт ганцхан жоохон хичээл зүтгэл дээрээс нь жоохон дэмжлэгэл хэрэгтэй байна. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэд энэ удаагийн нэвтрүүлгийг өндөрлөе.